Сайн уу яа байна? Би Италийн Пиза хотын их сургуульд архитектурын мэргэжлэр суралцдаг. За миний мэргэжил болохоор дарангуайн архитектур гэхээс илүүтэйгээр бас давхар барилгын инженер, хот төлөлт хосолсон, бас дээрс нь бакалавр, магистр хосолсон хөтөлбөр байгаа. За энэ юу гэсэн үг вэ гэхээр би төгсөхдөө магистрийн дипломтой төгснө гэсэн үг. Би заавал хоёулангийн зэрэг үргэлжлүүлэн суралцах хэрэгтэй гэсэн үг энэ сургуультай. За тэгээд архитектурын мэргэжлэр Итали суралцнаа гэдэг нь заавал аркет гэдэг шалгалтыг өгсөн байгаа. Тэгээд тэр шалгалтыг өгөөд тэнцээд орсон байгаа л гэсэн үг. За би болохоор аркет гэдэг шалгалтыг нэг удаа өгсөн. Тэгээд ер нь яаж үжижсэн, ямар хуу юмнууд хэрэгжилжсэн, яаж бэлтжижсэн гэдэг талаараа хуваалцах чинь. За ямар ч тач хамгийн эхлээд манай Писагийн их сургуулийн аркет шалгалтыг эхлэдээрээ. Бүх сургуулиуд яг хэдэн сурч авах нь өөр өөр байдаг юм байлээ. Манай сургууль болохоор яг энэ жил болохоор 6 хүүхэд авсан. Тэр 6 хүүхэд нь юу гэхээр гадаад оюутан, олон улсын оюутнууд гэсэн үг. Эсвэргээрээ Итали хүүхдүүд нь болохоор 58 хүүхэд авсан. Тэгээд гадаад 6 хүүхэд авсан. Тэгээд нийлээд яг архитектурын анги хүүхдүүд гэж явж байгаа гэж би бол ойлгосон. За тэгээд нийт бол хэдэн олон улсын оюутнууд өгснийг яг үндэ сайн мэдэхгүй байна. Тэг ямар ч тач 6 хүүхэд авсны хоёрт нь би жагсаж орсон. Тэгээ миний дээр болохоор дээр доор Пакистан улсаас ирсэн 2 хүүхэд орсон. Нэгт орсон хүүхэд болохоор 2002 оны гэдэг чинь 23-тай мөн 23-тай нэг юм ах байгаа. Тэр ах нэгдүгээр байранд ороод тэгээ миний доор болохоор бас Пакистан охин орсон. За тэр болохоор ингээ 3 тэгээ 4 5 6 гэд ингээд нийт 6 байр шалгаруулад тэгээд авсан гэсэн. За ерөнхийдөө аркет гэдэг шалгалтны жоохон бүтцийг би эхлээд ярьчих. Аркет гэдэг нэг юм тэнцдэг шалгалт ер нь бол биш. Ерөнхийдөө зүгээр л оноо авна тэгээд оноогоороо чагсдаг гэсэн. Тэгэхээр ямар ч тач тэр сургуулийнхаа за би энэ тэр сургуульда аркет гэдэг шалгалтаа өгнө гэж бүртгүүлнэ. Бүртгүүлээд нийт бүртгэгдсэн шалгалт өгсөн хүүхдүүд ундаасаа эхний хүүхдүүд ордог гэсэн үг. Тэгэхээр манай сургуулийн хувьд 6 байсан. Бусад сургуульд 10, бусад сургуульд 3 4 байх тохиолдол байд юм билээ. Тэгэхээр чи хамгийн сайн оноог нь аваад тэр эхний хэдд нь л орох ёстой л гэсэн үг. Тэгээд өөр сонголт авахгүй. Тэг нэг хэцүү юм юу вэ гэхээр шалгалтаа өгөөд оноогоо шууд ингээ гараад ирдэг заяа. Шалгалт өгөө шууд оноо заа чи тэд авлаа мэ гараад өгдөг заяа. Тэнгүүтээ тэр шалгалтын дээр чинь хэдийг нь зөв хийсэн байна, хэдийг нь буруу хийсэн байна. Тэгээ буруу ингүүт нэг оноо хасагддаг. Тэнгүүт чиний оноо ингээд хасагдаад гараад ирлээ чиний нийт оноо тэр гэд гараад ирдэг. Тэнгүүт тэрийг хараад нөгөө нэг жагсаах хүртэлх нэг хугацаанд бүр үнэхээр хэмэрдэг. Яагаад гэвэл өөрийнхөө оноог харчаал би бол за би угаасаа л архитектураар сурахгүй юм байна даа л гэж бодлоод нэлээд ямарсан тэгэл аав ээж хэлсэн чинь за чич бараг худлаа юм шүү дээ. Бараг явах юм уу дөө л гэсэн байсан. Тэгсэн чинь амар сонин би хоёрт орсон байсан. Би бол өөрийгөө амар гахсан. Яг гэвэл би тийм амар оноо аваагүй байхгүй юу? Уг нь бол тэгсэн чинь би хоёрт орсон байсан. Тэгээ би амар сайн оноо биш ч гэсэн ер нь нийт өгж байгаа хүүхдүүдийн хувьд бол гайгүй л өгсөн юм байна даа л гэж өөрийгөө ойлгосон. Тийм болохоор бас ингээ ярих гэж чинь. Тэгээд ингээ ярьж байгаа гэдэг нь би нэг тийм амар нэг тийм бүр 100 оноо авч маваад гисэн ол ерөөсөө биш шүү. Би зүгээр л өгсөн. Тэгээд тэнцсэн. Тэгээд би энд сууж ин. Тэгээд би тайдад мэдээлэл өгч гинэ л гэсэн үг. За нэг юмрхүү байна. За тэгээд би хизээ эхэлж бэлдсэн бэ. Би болохоор Итали Монголын төгөөр зуршуулж ирсэн. Тэгэхээр би ерөөхдөө материалуудаа болохоор Итали Монголын төгөөс авсан. Гэтэ материал гэдэг нь зөвхөн мок тестүүд байгаа гэсэн жишг тестүүд өмнө жилүүдэд орж ирсэн тестүүд юм шиг санагдсан. За яг надад өгсөн тэр зузаан тест нь болохоор яг тэдээс тэдэн онд ийм шалгалтууд ирсэн гэж юусоо тийм байгаагүй байхгүй. Зүгээр л зузаан тестүүд за энийг ажил тэгэд ажиллаад тэнцээд ороо л гэдэг юм өгсөн. Дотор бол нэг тийм ингээл бүх юмд нь бэлдээл нэг тэрэг гэсэн юм бол байхгүй. Яг цаанаас нь бол ингээд логикийн урлагийн түүхийн юм хичээлүүд бол орсон. Гэхдээ тэр бол үнэхээр бас хангалтгүй. Угаасаа яагаад тэгээ эн чинь бүлэгтэн юм Италийн бүр юм засгийн газраас нь бүр зохион байгуулдаг юм том шалгалт байгаа даа шүү дээ. Бүх сургуулиуд нь ингээд хийдэг шалгалт байгаа байхгүй юу. Энэ шалгалтанд орохын тулд бүр маш олон зүйлсүүдийг мэдэх хэрэгтэй. Тэнгүүд нэг тийм хэдхэн удаагийн сургалт хичээлээр ерөөхдөө энэ мэдлэгийг олж авах ямар ч боломжгүй. Тийм болохоор бид нар ингээд тэр тестээ бүр өдөр шөнөгүй ажилладаг байсан. Нийт яг хэдэн тестээс нь бисэн санахгүй байна. Гэтэ миний бодлоор заяа 5 600 байсан байж магадгүй. Нилээн их байсан. Тэгээ би бүгдийг нь бол нэг амар сайн бол ажиллаж чадаагүй. Гэтэ өөрийнхөө хэмжээнд бол ингээд энэ тэндээс нилээн судлаад тэгээд хамгийн чухал юм нь юу хийсэн бэ гэхээр би нэг одоо асуулт байхгүй юм зүгээр л мок тестийн тэгвэл нэг л асуулт байгаа. Тэнгүүт тэр асуултанд дээрх тэр асуултыг ингээд бүр амар сайн ухаж хайж ойлгоод тэрийг презентацийн дээр болгосон. Тэгээд авахаар нөгөө нэг бус нэг юм хариулт 4 хариултын нэг л зөв байгаа шүү дээ тий. Тэгэхээр би нэг л хариултыг судлаад орхимооргүй байсан. Магадгүй тэр шалгалтан дээр нөгөө 3 хариулт нь ороод ирэхийг үгүйсэхгүй шүү дээ тий. Тийм болохоор би давхар хариултуудыг судлаж явсан. Тэгээд судалжаад зүгээр л тэмдэглэж авах бол надад л үнэхээр биш юм шиг санагдсан. Би бүр амар мэдгүй юу мэр юм дээ. Тэмдэглэж авлаа гэд би буцаад тэрийг ингээд хайж болох надад амар ядаргаатай амар хэцүү юм шиг санагдсан байхгүй юу. Тэгснэ хооронд би зөвхөн компьютер дээр хийчих юм бол Ctrl F дараал гэж хайгаад одох боломжтой гэсэн үг. Тийм учраас би өөртөө зориулаад PDF-д гаргаж ирсэн. Ингээд зураг хүргийн тавиад хажууд нь тайлбаруудтай гэдэг ч юм уу те тиймэрхүү юмнууд байсан.
За ерөнхийдөө тиймэрхүү маягаар ерөнхийдөө шалгалтандаа бэлдэж эхэлсэн. Тэгээд хизээнээс бэлдэж эхэлсэн бэ гэхээр 3 сарын хамгийн сүүлийн 7 хоногт эхэлсэн байгаа. Тэгээд миний шалгалт 9 сарын 2 гэхээр нийт ер нь бол 4, 5, 6, 7, 8, 9 6 сар бэлдсэн байна. Бүр хагас жил бэлдсэн юм шиг oh my god. 6 сар бэлдсэн байна энэ шалгалтанд. Тэгээд энэ 6 сарын хугацаанд би үнэхээр амар хэцүү байсан. Яагаад гэвэл энэ шалгалт үнэхээр амар хэцүү заяа. Угаасаа энэ шалгалт үнэхээр хэцүү. Тэгээд ядж хахад нөгөө бусад хүмүүс 7 сар төгж хахад би 9 сар төгөх болчихж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт дахиад 2 сар ингээд би зовох шаардлагатай болчих واخгүй. Тэр хүмүүс болохоор аль хэдийн 7 сартаа өгөөд тэнцээ сургуультай орсон хамаг юм жин там болцсон те виз мизэн бүгдээрээ ингээд жин тан ихнээс нь ингээд яваад ангууд минийх ингээд л удаад идэг. Тэгээд би тэр хүмүүс ямар гоё юм бэ гэж ингээд хараад тэгэл шалгалтандаа стил бэлдсээр л байсан заяа. Тэгээ нэг бодлын тэр амар хэцүү байсан. 9 сар болчиход чинь би ингээд шалгалтандаа бэлдээ суугаадсэн гэсэн үг. Тэгээ надад тэр бол айгүй хэцүү байсан. Гэтэ хамгийн гоё юм нь үнэхээр бас миний хувьд амар юм зөв сонголт байсан юм нь би тоолк аяг өгсөн байгаа. За тоолк аяг нь болохоор ерөөдөө бас л Итали одоо ингээд давдаг шалгалтуудын нэг аркад болохоор зөвхөн архитектурын сурагчдыг зориулсан бол тоолк нь бусад одоо инженер ч юм уу тиймэрхүү шалгалтуудад эдийн засгийн нийтээрээ гэсэн мэржлүүдэд зориулсан шалгалт байхгүй юу. Тэгээд тоолк ай нөрөө юу гэсэн үг вэ гэхээр ай гэдэг нь инженер гэсэн үг. Тэгэхээр би давхар тоолк аяг өгвөл аркада тэнцэхгүй байж магадгүй. Тийм учраас би өөр мэржлэр сурмааргүй байна. Тэгэхээр ядчил би интерьер дизайнер сурмаар байна гэд би аяг өгсөн байхгүй юу. Тэгээ аяг болохоор би арай өөр сургууль төгсөн. Тэгээд аяа би 7 сарын сүүлийн 7 хоногт төгсөн санагдчихээн. Тэгээд ерөнхийдөө бол аркад тоолк ай хоёрын бүтэц ер нь яаж өгдөг бүх юм нь ижлэхэн яг нэг сайт дээр өгдөг ч юм уу тийм байсан учраас надад бүр маш их туршлага болсон. Би тэгээд тоолк аяг бүр өгсөндөө үнэхээр их баярлагдав. Гэтэ би тоолк аягда тэнцээгүй л те. Тэнцээгүй гэдгээ яаж мэдсэн бэ гэхээр зүгээр л надад ямар ч хариу ирээгүй. Тэгэхээр би тэнцээгүй юм байна гэж ойлгоод байгаа. Тийм. Тэгэд энэнийг мэдснээс болоод би бүр аркадтай за яг ингэ гэдэм байх гэдэг юмтай орсон учраас бас гайгүй өгцсөн болов гэж бас бодсон. За тэгээд яасан бэ гэхээр тоолк аяа болохоор амар тоолк аяа гэдэг үг хэрэглээд байна тийм. Тэр шалгалт болохоор бас л адилхан 5 парттай. Тэгэл математикийн нийтлэхэн, Итали хэлний шалгалттай, логикийн шалгалттай. Тэгээд зүгээр нэмэгдэжсэн юм нь болохоор химийн шалгалттай байсан. Аркад болохоор түүхийн шалгалттай байсан. Тэр түүх нь болохоор урлагийн түүх, архитектурын түүх, дэлхийн түүх гэсэн 3 юм байсан. Тэрнээс гадна юу байдаг? Италийн одоо засгийн газрын одоо мэдээлэлүүд хэмбүк юм бэ? Хідэн одоо үндсэн хуультай вэ? Үндсэн хууль нь юу байдаг вэ? Гэдэг ч юм уу парламентын засаглалтай юу гэдэг ч юм уу тиймэрхүү юмнууд байдаг гэсэн. Гэх мэтчлэн иймэрхүү шалгалтууд нэмэгддэг. Тийм л ялгаатай. Тэгээд ерөөхдөө бол би зөвхөн аркадаа бэлдэж байгаа тоолк өгсөн тоолк зориулсан угаасаа надад ямар ч материал аваагүй угаасаа тэрэн зориулсан материал угаасаа байдаггүй юм шиг байлээ. Тэгээд би ямар ч тоолк аяа өгөөд тэгээд нэг юм өөр ингэсэн нэг юм туршлагатай болоод авсан байгаа. Тэгээд би аркадаа өгсөн. За ингэж ярихаасаа өмнө би энэ шалгалтанд юу орж ирчихсэн аркад гэдэг шалгалтанд юу ордог. Тэгээд тэд нар дээр нь тус бүрчлэн би яаж бэлдсэн бэ гэдгийг эхлээд хэлье. За аркад гэдэг шалгалтын хамгийн эхний хэсэг нь болохоор Итали хэлний шалгалт байдаг. Би болохоор аркадыг Итали хэлээр өгсөн шүү нэрээ тэрийг айлхаа мартсан байна. Тэгээд Итали хэлний шалгалт байдаг. Би өрөөсөө тэрэнд нь бэлдээг орсон. Тэгээд тэнд нь болохоор ер нь ямар хөөмд орж ирж исэн бэ гэхээр Ван Гогийн амьдралын бүр юм түүх гэх юм уу намтар нь орж ирж исэн. Тэгээд Паул Гаугийн гэж унших хаа. Гаугийн гэдэг хүнтэй яаж найзлсан, тэр хоёрын нөхрөлөл ямар хөө байсан гэдэг нэгсэд орж ирсэн. Тэгээ ер нь артист болон архитектурын болон ер нь хөвчлэн ийм шинжлэх ухааны талтай юмнууд орж ижсэн санагдаж байна. Шинжлэх ухааны нээлтүүд тэгээ яаж баталж исэн, хүмүүс тэрийг яаж хүлээж авч исэн, юун дээр суурилсан гэдэг тиймэрхүү юмнууд орж ижсэн. Гэтэ миний бодлоор заяа тэр миний хувьд бол шууд яг Итали хэлний шалгалт бол орж ирээд байгаа байхгүй юу? Бусад нөгөө нэг Итали хэлтэй хүүхдүүдийн хувьд бол яг юм унших хэсэг болоод байхгүй юу? Уншаад ойлгосноо ингээд тэмдэглэдэг тийм байсан. Миний хувьд бол бүр шууд ингээд уншаал ингээд гэх юм зүгээр шууд хэлний шалгалт юм шиг надад санагдсан. Тэгээ би энэ дээр өөрөөсөө бэлдээгүү тэгээ нэлийн оноо алдсан. Гэхдээ эхний тоолк дээр нэлийн оноо алдаад сүүлийнх дээр арай гайгүй оноо авсан. Ядвал ядчил нэг юм хоёр контекст орж ирд юм байна. 20 минутын хугацаанд тэгээд 5 асуулттай нийт 10 асуулт орчих юм байна. За тэгэхээр би нэг зөвхөн нэг л имийг уншаад яг тавуулангийн л зөв хариулчих. Бусдын яах вэ гэд тэр хоёроо уншиж үзээд тэгээд хамгийн амархан гэж санагдсныгаа уншаад хийж исэн. За тэгээд би нэр өөрсдөө бэлтгэлийг өгөө гэсэн үг. За дараагийнх нь болохоор зөв ордер байна уу? Зөв үгийн дараалал хэлж гинөө гэдэг юм мэдгүй байна. Гэхдээ ямар ч тач 5 юмнуудад тавуулангийн хэлье. Дараагийнх нь болохоор логик байсан санагдаж байна. Яг үндэ 3 талаас нь л та. Тэгэхээр хоёрт нь за байрлалын өөрчлөх яг гол нь тэндээ яаж бэлтснээ хэлчихье. За логик дээр бол би бас нэг сайн бэлдээгүй. Тэгээ логик дээр би нэг л юмыг сайн бэлдсэн. Тэр нь болохоор
Би болохоор монгол хэл дээр болон англи хэл дээр team logik-ийн бодлого байдгийг ерөөсөн мэддэггүйсэн. Тэгээ зөвхөн итали хэл дээр тийм бодлого, италичуудын бодлого бот юм болов гэж зүгээр бодсон. Гэхдээ миний буруу байж магадгүй шүү. Яг л зүгээр л миний тэгж бодсон бодол тэр нэг үгүй гэхээр соло ck гэж л нэг тиймэрхүү юмнуудтай заяа. Харин зөвхөн энэ тохиолдолд эсвэл хоёр тохиолдолд энэ тохиолдолд тэдэн яах вэ гэдэг юм уншдаг юмнууд байсан заяа. Тэрийг би нэлээд сайн судалж, нэлээд сайн ухаж хийсэн. Тэр бол логикийн хувьд айгүй хэцүү. Тэгэхээр дараа нь шүү дээ. Яна Дараа нь энд ирээд сурж байгаа шүү дээ. Тэр үед болохоор физикийн хичээл дээр бас тэр нөхцөл орж ирж илээ. Тэгэхээр ер нь бол тэрийг ер нь анханасаа судлаад ингээд ойлгоод ирсэн баг шулуухан юм байлээ. Тэгээ би логиктор бол угаасаа нэг сайн бэлдээгүй. Гэтэ Итали Монголын төвөд надад төгсөн тестүүдээс би тесттэй ажилласан. Гэтэ тэнч их ол ажиллаагүй. Тэгээд хүүхдүүдийн хамгийн их алддаг хэсэг нь логик гэсэн. Тэг үнэн байсан би алдсан. Нилээх алдсан хамгийн бараг оноо баг авсан байх шүү. Гэтэ би уг нь л штэ тэр соло моло гэдэг юм бүр амар хорж ирдэг заяа. Нөхцөлийн л болго заяа. Тийм тэгээд necessaria тэгээд өөр юу лээ essential шилжүүлүү нэг тиймэрхүү юмнууд заяа. Заавал байх ёстой байсан ч болно гэдэг нэг тиймэрхүү нөхцөл өдөртэй тиймэрхүү юмнууд аягүй хорж ирдэм билээ. Тэг би тэднийг бүр яг нухаж орсон байхгүй юу. Тэгсэн чинь яг тэд нар орж ирсэн заяа. Тэгээд хийсэн чинь алдсан лээ. Тэгэхээр би тэрийг амар сайн бас ухаж ойлгоогүй л байна да гэж ойлгосон. Гэтэ бас л бүр өөрхийн хэмжээгээр аруулынг нь бол хийсэн. Яг үгүй үнэхээр миний хувьд бол гайгүй ойлгоод хийчихэр гайгүй юмнууд байсан. Тэгээ зарим нь бол үнэхээр Итали хэл дээр болохоор тэгээд ойлгоогүйгаал шууд хоосон үлдээгээ явсан. За тэгээд мэдээж би яг энийг болохоор презентацийн дээр тавьгууч гэсэн юм чичид өөртөө хийсэн байгаа. Тэрний үс үгээ гэхээр за солоос яг гэдэг үг орж ирэл ингэ шүү тийм шүү гэдэг ч юм уу те. Ер нь ийм логикийн бодлоготой холбоотой. За иймэрхүү юмнууд байвал ингэж орж ирнэ, иймэрхүү юмнууд байвал ингэж орж ирнэ гэдэг юмнуудаа ингээд А4-ийн хэмжээнд дээр оруулаад ингээд бүгдийг ингээд тавьсан байгаа. Дараа нь тэрийг хэвлээд бодлого болохдоо тэрийг харж бодсон гэсэн үг. Тэгээ явах юм бол дараа нь нөгөө нэг бэлтгэх явцад юу айгүй амар юм чиг санагдсан. За тэгээд дараагийнх нь болохоор урлагийн түүх, архитектурын түүх, дэлхийн түүх. За энэ бүр амар сонирхолтой. Яагаад вэ гэхээр би амьдралдаа хизээч энэ гурыг бүр үзэж байгаагүй. Яг үндээсээ тий арк гэдэг шалгалтанд орж ирсэн асуултууд, мэдлгүүдийг би амьдралдаа хизээч уншиж байгаагүй, хизээч харж байгаагүй юмнууд байсан. Метафизикийг стооцвол. За тэгээд ялангуяа архитектурын түүх гэж одоо юу юм бэ? Бараг архитектур гэдэг үг ойлгоод байгаа юм би өөрөө бүр тийм юмнууд орж ирсэн заяа. За тэгээд урлагийн түүх. Урлагийн түүх гэдэг нь уран зураг, уран баримлуудын түүхүүд орж ирж байгаа. Давхар дээрээс нь нөгөө нэг артистуудынх нь өөрсдийнх нь түүхүүд орж ирж байгаа. Хаан төрсөн гэдэг ч юм уу тий. Хаанаас гаралтай ямар бүтээл төрөвж исэн гэдэг юмнууд нь орж ирдэг гэсэн үг. За барилгын түүх дээр бол ямар асуудлууд орж ирдэг вэ гэхээр за чараа би жоохон санаатгая. Энэ нэг барилгын зураг өгөнгөтэй энэ барилгын нэр хэл гэдэг заяа. Ямар барилга мэдгүй заяа. Би шууд ингэ тест хийж эхлэх гэж оролдохгүй юу гэсэн чинь бүр яагаад ч угаасаа ойлгохгүй заяа. Тэгэл нэг барилгын зураг өгснөө энэ хаана гэдэг вэ? Энэ элемент юу вэ гэж ороод ирж байгаа байхгүй юу? Би одоо ямар элемент гэх юм мэдгүй шүү дээ. Угаасаа мэдгүй. Дүнхтэй ийм аркэд орж ирэнгүүт энэ арк ямар төрлийн арк вэ? Дээврийн зураг үзүүлэнгүүтээ энэ ямар төрлийн дээвэр бэ? Шат оруулж ирэнгүүтээ энэ ямар төрлийн шат вэ гэж ороод ирнэ. Би яаж мэдэх вэ дээ юу юм. Тэгэл бүгдийн ихнээс нь судалгаас өр сонголт авахгүй. Тэгээд штэ тий би эдгээр одоо ингээд архитектурын түүх, урлагийн түүх хоёр дээр штэ тий би бүр ингээд 800 хуудастай PDF өөртөө бэлтгэж авсан гэж боддоо. Тэр нь штэ тий яг л миний яг нөгөө нэг бичлэгийн өмнөд хэлсэнчлэн нэг асуулт байх юм бол би тэр асуултаа судлаад давхар үлдсэн 3 хариултыг судалдаг байсан байхгүй юу? Яг тэр шиг одоо гэсэн. Жишээлбэл за Микеланжелогийн одоо ингэ бүтээлийг хэл гэдэг ингэ баримлуудын нэрнүүд гарч иж байгаа зав. Тэндээс ганцхан нэгэн зүг байгаа шүү дээ тий. Тэнгүүд тэр баримлаа судлаад давхар үлдсэн 3 баримлын хиний баримлын хаана нэдэг баримлын ямархуу баримлын утга учир нь юу юм ямар материалаар хийгдсэн тий тэднийг судалдаг байсан. Тэгээ ангууд нэг 20 асуулт тест ажиллалаа гэхэд би 20 презентацнаас гадна тад үлдсэн 3 гэдэг чинь 60-ыг хийчихдэг гэсэн үг байхгүй юу. Тэгээ явахаар ингээд амар их юм болдог. Тэгээд сүүлдээ бүр ингээ 800 хуцаас их гараа авцсан маа ялтчгүй. Тэгээс сүүлдээ бүр энэ бүр арай л их болчлаа. Татаж авч бараг болохгүй юм шиг байна гэд хэсгээр нь хуваажсэн байхгүй юу. Ингээд за энэ зурагтай холбоотой. За энэ зургийг ингэж нэрлэдэг. Ингээд ерөн зурагтай холбоотой нэг, тэмхтэй баримттай холбоотой нэг, уран зурагтай холбоотой нэг гэд ингээд бүр сүүлдээ ингээд ангилж хийхгүй бол ерөөсөө бүр амар замбраагүй заяа. Тэг яаж ч би хийхдээ өөртөө нөгөө нэг ойлгомжтой байх хүнд бол он цагийн дараалал нь хэдэг байсан байхгүй юу. Жишээлбэл энэ баримл нэг 1400-аад онд хийгдсэн байна. Энэ баримл нь болохоор 1800. Энэ бүр ингээд 1200 гэдэг ч юм уу те. Тэнгүүт тэр гурийн байрлал нь заавал ингээд 1200, 1400, 1600 гэж байрлал байх юм бол дараа нь би ингээд харахад шууд хараад за энэ барилга угаасаа ихэнд нь байсан гэж гараад нөгөө нэг баримл ихэнд нь байгаа гэдэг ч юм уу тиймэрхүүнүүд хийдэг байсан гэсэн үг.
Тэгэхээр надад бэлтгэхээс гадна тэр нөгөө нэг ингээ мэдээлэлүүд уншихаас гадна нэг тийм презентацийн дээр оруулна. Тэр бүхнүүдээ яаж яхад би италиар хийдэг гэсэн баггүй юу? Италиар ингээд ажид тавьчихсан заримдаа нөгөө тийм ажид тавьсан юм ойлгохгүй. Тэнгүүт англиар болгоно. Тэгээд тэрийг дараа нь монголоор болгоно. Тэгж мэгж орчуулж марчуулдаг гэсэн баггүй юу? Тэгээд айгүйх цаг ордог. Тэнгүүтээ ер нь тиймэрхүү маягаар хийдэг байсан. Тэгээд бас таарс нь презентацийн загвар дээр хараа сууч нөө бас ядаргатай заяа. Хамар үүсэт тийм шиг мэдээлэл нь багтал болох байсан юм дээр тэгэл за энэ мэдээллийг энд нь оруулчих зургийн хажууд нь ингээд тавьчих итер гэж талчганаа тэгэл явдаг гэсэн. За. Гэтэ нэг гоё юм нь шүү дээ. Бичиж тэмдэглэж бэлдснээс ингээд зургийн хажууд нь тайлбарыг тавих бол үнэхээр гоё шийдэл шүү. Тэгээд зургийг харангуудаа шууд ингээд хийчих болно гэсэн гоё. Бичиж тэмдэглэх юм бол яаж би зургаа харчаад энэ зурагч нь энэ хүнийх шүү гэж мэдх юм бэ тийм үстэй. Тийм болохоор амар хэцүү байсан. Тэгээд бас нэг гоё юм нь болохоор би юу яасан баггүй эхлээд презентацийнууд тэгээд хуулийн 800 презентацийн одоо ингээд нэг хуудасаар харах амар хэцүү санагдаад зүйлдээ өөртөө дахиад чийчээд хийсэн. Тэр нь юу гэхээр зөвхөн нэрийн одоо артистийн хаана байгаа одоо ямар нэртэй утгатай гэдэг жоохон товч мэдээллүүдээр нь ийм хүснэгтүүд гаргаад өчнөө хуудас хүснэгтүүд хийсэн өөртөө. Тэгээд давхар тэрнээс ингээд шалгаад өөрийгөө ингээд шалгадаг тиймэрхүү юмнууд хийсэн байгаа. Гэх мэтчлэнгээр би архитектурын түүхээ урлагийн түүхээ хийсэн. За дараагийнх нь дэлхийн түүх. За дэлхийн түүх бол аюу сонирхолтой бөгөөд ядаргаатай хэсэг байсан. Яагаад вэ гэхээр Монголд хэдүүлээгийн сурдаг хичээл дээр зөвхөн Монголын түүх үздэг байсан юм билээ. Би ерөөсөө тийм түүхийн хичээл их амар сонирхолтой бол байгаагүй л дээ. Үгүй сайнж байгаагүй. Тэгээд би түүх хичээлийн нэг хэрэгтэй гэж бодож байгаагүй гэхгүй юу. Тэгсэн чинь Монголд ордог хичээлүүд те ингээл анхны 7 өөр байдیں۔ Чингис хаан өөр тэгэл ингээл ер нь Монголтой холбоотой түүхүүд үздэг. Тэгээд дэлхийн түүх үздэг байсаагүй би яг үндэ сайн мэдэхгүй байна заяа. Үздэг бол би л үзээгүй миний л хохил бах. Гэтэ миний хувьд бол хичээлээр ерөөс үзэж байгаагүй. Тэгээд дэлхийн түүх гээл ороод ирэнгүүт ер нь хэвчлэн Гитлерийн тухай ер нь түүхүүд орж ирдэг. Яг арктийн хэсгүүд дээр нь ер нь хэвчлэн орж ирдэг гэсэн. Бас дээрээс нь давхар одоо Италийн иргэний дайн тусгаар тогтнолын дайн, өөр Ватикан ингээд одоо хот байгаа шүү дээ, тэ. Тэр хот ингээ яагаад үссэн, яаж энэ хотыг ингээд Италийн газруудаар бий болгосон, өөр ямар улсад ингээ колоничлогдож исэн, өөртөө колоничлох гэж орж исэн гэдэг ч юм уу. Ямар улсаас хараад исэн гэх мэтчлийн юмнууд орж ирдэг. Тэгээд бусад бол нэг металтай холбоотой иргэний дайн өөр юу гэдэг тэднэрийг бол угаасаа бид нар мэдэх боломжгүй учраас заавал судлах хэрэгтэй. Гэхдээ дэлхийн түүхийг мэдэх хэрэгтэй байсан байхгүй юу? Яагаад би өөргөө дэлхийн түүхийг мэдэхгүй байгаа юм бэ гэж үнэхээр амар гайхсан яг тэр үед. Тэгээд би үнэхээр яг тэрийг би гэхдээ өөрөө буруу юм шиг байна. Би яагаад ингэж ойлгодгүй байсан бол гэдэг ингээ автаа ингээ Гитлерийн тухай яриа сууж байгаа байхгүй юу? Ингээ тэр чинь ийм байсан бэлээ. Тэр чинь ийм хүмүүс ингээ алсан бэлээ мэлээ гэд. Яг үндэ ингээл хүмүүс Гитлергээ яриа л хэдэг гэсээр би өөрөө мэддэггүй байсан. За тэгэл миний л тэнхихэлтэй ер нь бол хүмүүс мэддэг би л мэддэггүй байсан л гэсэн үг л те. Тэгээд би анхудаа ингээд яг аркад гэдэг шалгалтанд зориулаад Хитлерийн тухай бүр ингээ наривчлан судалж исэн. Тэгээ бүх юмыг судалж исэн. Аркад гэдэг шалгалтанд. Тэгээд тэндээс орж ирсэн үү ирээгүй юу баг. Гэтэ мэдээж тэгэл бас түүхийн одоо шалгалт учраас давхар бүгдийг ингээд бэлдээл те Хитлерийн зургийг тавиал тэгэл хажууд нь тавиал өөр тэгэл яаж колончилж яаж шоронд ингээ хүмүүсийг ингэж ийсэн хүмүүс яаж ингээ босгочод ингээ байсан одоо тэгээд Италид нэг юу байдаг байхгүй юу тим хүний хөшөө тим хүний ингээд юм талбай хайдар гэж амар их байдаг түнх тэр хүмүүсийн одоо нэг юм гавья мамья ч юм уу те тиймэрхүү юмнуудыг ингээд хэллээ судлах хэрэгтэй гэсэн мэлээ. Тэгээд тэднийг ингээд судалдаг байсан. Тэгээ бас л нөгөө презентацийн дээрээ тавиал тэр хүмүүсийн зургийг тавиал тэр үед босгочуд ямар байсан яа нэрээ те. Тэгээд ингээд ямар хүмүүс ингээд оролцож исэн, ямар хүмүүсүүд энэ одоо ингээд анги уриалж исэн гэх мэтчлэн бүх юмнуудыг судлаад бас л презентацийн дээрээ тавиад давхар тэрийг дараа нь чийчэд болгож исэн. Тэгээд энэ бас нэлээ их 200 300 юу болж исэн баггүй юу? Хуудас болж исэн. Тэнгүүт хамгийн гол нь юу вэ гэхээр тэрийг би одоо Итали хэл дээр хийсэн. Тэгээд одоо англи хэл дээр, монгол хэл дээр ингээд орчуулад тавингууд хэмжээ нь 2 болон 3 дахин ихсэж байгаа гэсэн үг. Тэгээл бас 600, 800 хуудас болчдөг. Тэгээд гол юм нь бол одоогоор 200, 300 байна. Тэгээд би болохоор бас аркад шалгалтуудыг өөрхөн бэлтжижсэн материалуудыг хүүхдүүдэд өгж байгаа учраас өгж байгаа гэж хэлэх арай жоохон буруулах та би өөрөө ингээд бүтэн 6 сарын хугацаанд бэлдээд өөртөө зориулж хийжсэн юм одоо ингээд аркад шалгалтанд бэлтэж байгаа хүүхдүүдэд ингээд өгж байгаа байхгүй юу? Өгж байгаа биш уучлаарай. Зарж байгаа. Тэгэхээр тийм их үнээр зарж байгаа л гэж би бодохгүй яагаад гэвэл миний 6 сарын хөдөлмөр байгаа. Бас дээрэс нь би одоо шалгалтуудаа бэлтэнгээ давхар ихэнх юмнуудыг ер нь Итали хэл дээр бэлдээд тавьсан байхгүй. Тэгэхээр би тэрийг англи болон монгол дээр орчуулж байгаа. Тэгэхээр бас миний хөдөлмөр байгаа учраас би тэрийг зарж байгаа. Тэгээд яагаад бас энийг зарах болсон бэ? Яагаад хүмүүс төгөлсөн бэ гэдэг нь аркад дээр ерөөсөө бэлтгэх материал ерөөсөө байдаггүй. Тийм болохоор би өөрөө яг энэ зовлон туулаад амар хэцүү хинч хэлээд өгөхгүй те. Миний судалж байгаа амиг бүр хийж мэдгүй бүр ингээд Монгол архитектураар төгсөн хүмүүс хүртэл
мэдгүй байгаа болохоор тэгэл надад биелээгаа би өөрөө л ингээд судлаад би өөрөө аргыг л болохоос өөр ямар сонголтгүй байсан учраас нэг энэ юу нь бол нэлийн хэрэгтэй гэдэг шүү гэж бодсон учраас одоо хүмүүст ингээд өгч эхэлж байгаа. Тэгээд миний хөдөлмөр учраас би үнэхээр өнгөө өгч чадаагүй. Тэгээд одоо ер нь 1 сарын 1-ээс ахгуулаад ер нь өгье гэсэн ингээд зарж эхлэе гэсэн бодолтой байгаа. Тэгээ одоо ямар ч тач орчуулаад өөр давхар хэрэгтэй те миний туршлагаас юу байсан яаж жоохон би ч юм уу те тиймэрхүү юмнууд ашиглах вэ гэдэг юмнууд бас ингээд бэлтээд явж байгаа. За нэг тиймэрхүү байна. Өөрийнхөө юмыг сурчлахад гэхгүй юу. За тэгээд матфизик орж ирж байгаа. Матфизик дээр болохоор би бол презентацийн тайлбарны тэрийг гээгүй одоо юу гэж тийж тавих вэ. Тэгээд би болохоор шууд орж ирж байгаа нэг бодлогууд нь ботсон. Тэгээ би бол яалтчгүй яг Итали Монголын төгөөс өгсөн бүх матфизикийн болохыг бол ботсон. Би бол тэрэндээ бүр 100% хэлнэ. Гэхгүй юу. За тэгээд бэлтэж авах хугацаанд мэдээж гарч ирж байгаа томьёонуудын бүгдийн томьёоны нэгтгэл болгоод тэгээд давхар өөр байдیں۔ Тэ за нэг иймэрхүү шулуун тэгш гэж орчуулахын юу юм лээ. Шулуун хөдөлгөөний хурцлал нь ингээд констант бол ингээд ямар яадаг гэдэг гэл ингээд юмнууд байдаг да физикийн тим юмнууд гэл ингээд ер нь томьёонуудаа физик дээр бол ингээд нэгтгэж гаргаад тэгээд давхарж адилхан болгоодыг бодоо явсан. Математик дээр болохоор мэдээж болгоодоо бодоод тэгээд өөр цээжлэх хөстэй теорем дээр байвал цээжлээд явсан. Тэгээ миний бодлоор Монгол хүүхдүүдэд математик болон физикийн шалгалтынх нь яг тэр хэсэг нь хамаагүй илүү байдаг юм шиг санагдсан. Би ч гэсэн яг тэр хэсгүүд дээр л яг гайгүй ихэнх оноонд авч чадсан. Тэгэхээр тэр хэсгүүдээ бас сайн бэлдээрэй гэж хэлмээр байна. Тэгээ мэдээж яг тэн дээр ямар юмнууд орж ирдэг те ямар томьёонууд байдаг ямар юмнуудыг чэйжлэх хэвээр өөр жишг тестүүд гэх мэтлэн бүх юмнуудаа байсаа өөр өөртөө бэлдээд бас давхар нөгөө нэг хэллэгүүдийн чэйжлэх хэвээр болчиход байгаа юм л та. Уг нь монголоор бодож чадаад байдаг. Тэнгүүд ингээд италиар ордронгууд нөгөө нэг хэллэгүүдийн мэдхий байждаг. Адаглаад наазах нь би ингээд тег сонгоогоо мэдгүй л ээж байгаа байхгүй. Тэнгүүд тэгэл тег сонгоогоос ахгуулаад тэгээд өөр квадрат зэрэг өөр юу байдгийг тэгэл язгуур мазгуур гэл эсэм бусын юмнуудаа ингээд судлаад үг ер нь бол бодлого хэцүү гэхээс илүү ер нь математик физикийн хэллэгүүд чийжлэх ер нь шаардлагатай байсан. Тэгээд физикийн дээр нэрээ сануулж хэлэх юм нь нөгөө нэг хөшүүрэг, шуурга гор юу байдаг лээ ингээд дүүжин мүүжин тиймэрхүү олсмос гэдэг тиймэрхүү үгнүүд бас амар чийжлэх шаардлагатай байд юм л шүү дээ. Би өөрөөсөө тэгэж физикийн заагаагүй байх гэсэн чинь нөгөө физикийн мэдээж дижитал дээр болохоо тэгэл чийжлэхээс өөр сонголтгүй болоод ингээд чийжлэл ингээд бодлогоодоо бодоод явсан. За нэг ер нь overall хэлэхэд нэг иймэрхүү байна. За тэгээд ер нь нэг иймэрхүү л байсан да. Тэгээд би нэг ганц хоёр хэсгээд энэ үлдээсэн байж магадгүй байх үү гэж бодогдоод ах юм. Ерөнхий соёлын соёлын нөгөө нэг хэсгийг мартсан юм шиг санагдаад байна. Тэрэн дээр болохоор яг миний нөгөө нэг өмнө нь хэлсэнчлэн яг Италийн өөр юу гэдэг өөр улс орнуудын дэлхийн одоо соёл биш. Одоо тийм за соёл заншил өөр байдгийн тэгээд хууль, заалтууд тэгээд өөр ЮНЕСКО өөр байдгийн MUN UN за жааран тэр монголоор хэлэх хэрэгтэй шүү. Нэгдсэн үндэсний байгууллага гэх мэтчлэн тиймэрхүү зүйлсүүдийг бас амар судлах шаардлагатайсэн. Би тэрийг бол ерөөсөө судлаагүй. Тэгэл ер нь бол миний ихэвчлэн ийм фокус өгчээсэн юм нь болохоор матфизик. Тэгээд урлагийн түүх, дэлхийн түүх, архитектурын түүх гэсэн энэ хэсгүүд дээр нэлийн би фокуслсан. Тэгээд одоо надад байгаа презентацнууд маань хүртэл яг тиймэрхүү юмнууд байгаа. Тэгээд надаас ер нь бол би нөгөө нэг одоо архитектураар Итали сурдаг гэж бичлэгүүд хийж эхэлж байгаа байхгүй Instagram дээрээ бас давхар. Тэнгүүд хүүхдүүд аркет гэдэг шалгалт өгсөн биз дээ. Яаж өгсөн бэ? Нэ тэрэ гэдэг юмнууд асуугаад исэн. Тэгэхээр энэ мэдээллүүд бас хэрэг болох ах гэж бодож байна. Тэгээ хэрвээ аркеттэй холбоотой материалууд авмаар байвал над руу бас тийм бичиж болно шүү. Тэгээд хамгийн гол нь мэдээж миний хөдөлмөр учраас бүгнэгөөхгүй. Тэгээд мэдээж Итали сурж байгаа оюутан учраас ямар ч ажилгүй байгаа учраас миний бас мөнгө олох бас нэг сорс маань л болчихлоо юм л да. Үнэхээр амар 6 сарын хугацаанд яг өөртөө зориулаад тасралтгүй ингээд бүгдийг ангилж ялгаад мэдээллийн бичээ зургийг оруулаад ингээд явхад бол үнэхээр хөдөлмөр айгүйх цаг шаардсан. Тэгээ би бүгдийг хэвлээд баг ингээд А4-ийн цас дуустал нь хэвлээд шалгалтынхаа өмнө ингээд бүгдийг хэвлэж гаргаад уншаад ингээд тэгж орж исэн. Гэх мэтчлэн нэг тиймэрхүү байна. Тэгээд энээс өөр бусад мэдээллүүд аркеттэй холбоотой өөрөөдийн архитектураа сурах, таал сурах ч юм уу тиймэрхүүнүүдээ л надад руу бичиж болно. Гэтэ би бүр яг амар яаж аплайдах уу, яаж талрах уу гэдэг юмнууд нь л мэдэхгүй шүү. Яг л би зурчлаар ирсэн. За тэгээд энэ хүртэл ярьлаа. Тэгээд энэ хүртэл үтсэн бас маш их баярлалаа. Тэгээд дараагийн хамжлаар уулзъя. Тэгээд энэ жилиг маань нэлээд хэрэг болсон байх гэж найдаа. Тэгээд би юмыг хааж мэдхүүгээд Instagram болон Facebook, ер нь Instagram-аар оруулчих дөө. Тэгээд над руу бичиж олоо шүү. За. Тэгээд энэ хүртэл үтсэн баярлалаа.